Ер нь бол л шүү дээ. Одоо нөгөө нөгөө хэлэхэд надад чи харлуулах гал янз бүрээр үзнэ л дээ. Тэгээ сүүлийн үед ингээ ажиглаад байхад троллууд нь бол ажиллаа хийж шаардлага над тавьдаг болсон байлээ. Хуулиа хий гэд. Гэтэл одоо Нямбатар өөрөө хууль чухалтай бол одоо мэдгүй л үүдээ тий. Үндсэн хуулиараа бол улсын хурал хоёр үндсэн чиг үүрэгтэй. Хоёр. Нэг нь хууль батлах, нөгөө нь хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх. Одоо аливаа зөрчил дутагдал хаана юу болохгүй байна. Энэ бүгдийг улсын хурал хянаж шалгаж явах бүр ийм үндсэн хуулийнхаа дагуу чиг үүрэгтэй. Тэгэхээр харамсалтай нь энэ хуулийн хулгай, энэ одоо хөрөнгө мөнгөний шамшигдуулалт чинь бүр ерөөсөө бараг ажил хийхгүй хэмжээнд газар авчлаа шүү дээ. Хэдэн их найдаар нь хулгайлж шүү дээ. Тэгээ энэний хажуугаар нүдэн анаа дууган өнгөрөх үүрэггүй бид нэр. Тийм ирэхгүй. Яг гэвэл үндсэн хуулиараа бид нарт тийм одоо ирэх үүргийг ногдуулсан байхгүй юу? Хянаж шалгаа гэд. Тэгээд тэрний дагуу улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль гэдээ бүр гарцсан шүү дээ. Тэгэхээр хянаж шалгах нь өөрөө улсын хурлын гишүүний үндсэн чиг үүргүүдийн хоёрхан чиг үүргийн нэг нь байхгүй. Монголд бол хууль зөндөө байна. Бараг 8-900 тий. Асар их хууль байна. Юу л вэ? Хууль байна. Атал харамсалтай нөгөө хэрэгжилт нь ингээд дандаа доголдоод хэрэгжилт нь 0 байхаар одоо хууль нэмж хийхийн хэрээр одоо энэ ч ерөөс нь шүүрийн шанах шиг болчиход байна шүү дээ. Нэг нь хэрэгжихгүй байгаа бол тэр хууль бол ямар ч амгүй, ямар ч хэрэггүй болж хороод байгаа байхгүй. Тэр нэгэнд баталцсан. Одоо энэ гэгт чинь хууль зөрчөөд, байгаа хуулиа зөрчөөд одоо тэр ямар ч үндэслэлгүйгээр ингээд хуурамч бичгээр урьдчилгаа төлбөр өгсөн гэж шүү дээ. Гэтэл хуулинд юу гэсэн байдгүй? Хуурамч бичиг баримт үйлдэлийг хориглосон байдаг байхгүй юу? Хориглочихсон хууль нь байна уу? Байна. Атал энэхүү ингээд энэ хуулийг зөрчөөд явж байгаа гэдэг чинь бид нар энэ хууль нэмж батлахаас илүү баталсан хуулиндаа хяналт шалгалт хийж энэ хулгай зэлгийгээсэн сэргийлэх нь илүү чухал болчиход байна, харамсалтай. Гэхдээ миний хувьд бол одоо мэдээж ажиллаа хийж л байгаа. Намайг одоо 2 жилийн хооронд юу хийсэн л гэсэн бэлээ. За одоо гишүүн болсноос хойш анх асар их төлсөн төсөвтэй. Би нэг зүйлийг хэлэхэд 2022 оны төсөв биш дээ. 17 их найд байсан. Тэгээ 2023 оны төсөв 22 их найд. Тэгээ 24 буюу одоо сонгуулийн төсөв шууд 5 их найдаар нэмэгдээд нэгэн жилийн дотор шууд 5 их найдыг нэмээд 27 их найд болгоцсон шүү дээ. Одоо түрүүч ерхий сайд оюун эрдэнэ. Яг гэвэл тэр 5 их найдыг юунд зарцуулсан бэ? Сонгуулийн жил учраас сонгогчдын саналыг худалдаж авахд зарцуулсан. Ингээд 24 онд 27 их найд болцсон байсныгаа одоо шинэ парламент үүсэнгүүт тодтол хийгээд 30 их найд болгоцсон. 3 их найдаар нэмээд за тэгээд 25 оны төсвийг намар оруулж ирэхдээ та бүхэн санаж байгаа бол бүр 35 36 их найд болгоод оруулаад ирснийг нь ёстой зүгээр жадлан эсэргүүцчээж тэг бид нар яг дийлээгүй л дээ. Гэхдээ ямар ч хэсэн тодорхой хэмжээнд чадлаар эсэргүүцсэн те энэ автомны татвар төлөлчдийн мөнгийг ингээд жил болгон 5 6 их найдаараа нэмээд байж болд юм уу? Энд чинь дандаа нөгөө татвар төлөлчдийн мөнгийг зардал болгож байгаа те үргүй энэ татвар энэ хулгай зэлгээ зөндөө явж гинэ гэдэг агуулгаар акц хийсэн. Ашгүй ерөнхийлөгч тэрэн дээр хориг тавьсны үндсэн дээр тухайн жилийн төсөв алтагдaltaгаар батлагдчихсэн. Энэнийг бол би бас тодорхой хэмжээнд миний хийсэн ажил гэж боддог. За тэр одоо энэ бүх зүйлийг одоо яриад ах юм бол далай хулгайг нь яриул далай гэдэг шиг. За тэгэхээр бүх асуудлыг бид суураас нь харах хэрэгтэй болж эхэлж байгаа. Энэ Монгол улсад болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн суур үндс нь юу юм бэ гэдээ харахаар арга байхгүй шударгас. Шударгас алдагдсан байна гэж үзсэн. Тэгэхээр шударгас юун дээр үндэслэж алдагдчихээн гэхээр сонгуультай асар их холбогдож байна. Сонгуул нь шударга бус болж байгаа учраас одоо энэ асар их мөнгөний ачаар сонгогдож байгаа гишүүд орон нутагт ч гэл байна, улсын хурлд ч гэл байна. Тэр бүхэл маш их мөнгийг татвар төлөлчдийн мөнгийг засгийн газар зарцуулж одоо нийгмийн халамж хэлбэрээр тараасны үндсэн дээр тухайн ном яаж ийн ялж ийн. Тэр энэ суурийг засахгүйгээр энэ чөтгөрийн тойргоос гарахгүй юм билээ. Тийм учраас одоо миний санаачлаад боловсруулалтын шатн дээр парламентэд тавьсан байгаа санал худалдан авалтын эсрэг хууль одоо хэдвэхтэй явж байгаа. Маш олон хилцүүлгүүд хийж байгаа. Одоо түрүүчийн 7 хоног тэрний өмнөх 7 хоногт бол их сургуулиуд дээр очиж оюутнуудтай хилцүүлэг хийсэн байгаа. Тэгэхээр энэ бол 4 жилийн турш одоо улсын хурлын гишүүд байна уу те ер нь улсын хурлд нийслэлийн иргэдийн хуралд одоо өрсөлдөгч байгаа тэр гориглогчдод
сонгогчдын саналыг нь худалдаж авдаг энэ асуудлыг зогсоох гэж байгаа. Хуулиар. Худалдаж авч гарчгаад аль дээр нь зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэх ийм заалт хуулинд оруулсныг нь болиулаад эрүүгийн хуулиар одоо шийтгүүлээд тэгээд хэрвээ одоо санал худалдаж авах нь нотлогдох юм бол тухайн одоо улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах. Энэ зүйлийг бол бас энэ хуулиндаа бол оруулж өгсөн ингэж явж байгаа. Энэ бол маш том хууль болно. Яа гэвэл одоо мэдлэг боловсралтай, зарчимтай, шударга, ёсор туунтай хүмүүс энэ их мөнгөний сонгуул буюу санал худалдаж авах ажлыг хийж чадахгүй учраас яаж гинүү. Одоо бодлого гаргах, шийдвэр гаргах төвшөнд орж ирч чадахгүй байгаа юм. Тэгэхээр гарааны ижил нөхцөлийг бий болгохын тулд огт санал худалдаж авахын ажиллагаа зогсоочихын хэрээр нөгөө шударга гишүүд орж ирэх боломж нээгдэх юм. Дээрээс нь нөгөө шинэ хоршоо гэдэг шиг те одоо сегментлж агаад мөнгө тараах юм уу зээл олгодог энэ асуудлыг бас энэ хуулиар засгийн газарт хориглож байгаа. Сонгуулийн жил эхлэмэгц элдв төрлийн нийгмийн халамжийн чиглэлийн сюрприз бодож олж хийхгүй гэдгийг үүгээр одоо хориглож байгаа. За дээрээс нь хувь хүний орлогын албан татварыг бас те 1% болгож тэгштгэеч. Ерөөсөө Монголын ард түмчийн татварын дарамтнда сөхөрлөө гэдэг агуулгаар энэ хуулийн төслийг бол өргөн барьцсан. Одоо энийг бол яаралтай хилцэх хэрэгтэй. Тэгээ энэ яг зөрүү гихтчин биш та 2.6 их найд болж байгаа юм. Яг нөгөө төгжрлийг бууруулахгүй туулын хурдны замын төсөл хэдүүлээ 2.3 их найд. Хийх юм олдохгүй байгаа юм бол тэр 2.3 их найдаа энэ одоо тий хувийн орлогын албан татварыг 1% болгосноос үүсэх энэ цоорхог нөхөөд өгөөч Нямбатраа тий иргэд бол тэр төгжрлээ салгахгүй хурдны замаар давхихаас илүү татварын ачааллаас хөнгөлүүлэхийг хүсэж таарна. Тэр энэ мөнгөөр хийх юм олдохгүй байгаа бол энэ одоо миний санаачилж өргөн барьсан 1% болгохын төслөөс үүдэх цоорхог нөхөөд өгөөч гэж гуймаар байгаамаа. За дээрэс нь бас нөөтийг тий одоо төлөх аж ахуй нэгжүүдэд учирдаг маш олон дарамт шахалтууд одоо янз бүрийн техникийн шинжтэй хүртэл асуудал байдаг. Тэрийг нь бас хөнгөлөх чөлөөлөх асуудлаар бас нэг хуулийн төсөл боловсруулсан одоо боловсруулах шатанда явж байгаа. Гэх мэт одоо уг нь хийж байгаа ажил зөндөө байгаа. Даанч одоо энэ хууль сурталчилгаас илүү хулгайтай тэмцэх чухал болоод байна л да.